За баярлалаа үзэгч та бүхэндээ амралтын өглөө нэмэлт хүргэе. Тавтай сайхан амарч байна уу? За энэ өглөөний зочны ярилцлагын цаг студиэс яг одоо үзэгч та бүхэндээ хүргэж байна. Энэ өглөөний зочны ярилцлагыг надтай хамт хөтлөхөөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн Монголын шинэ өглөө хөтөлбөрийн сэтгүүлч Бэлгүү ангал ажиллаж байна. За сайхан амарсан өглөөний мэнд өнөөдөр сайхан өдөр эхэлж өнгөрсөн өдрүүдээр бол нийслэл Улаанбаатар хотод бас нойтон цастай юм байлаа. Тэгэхээр газар чихтэй болсон амралтын өдрийг бас үзэгчтэй авах гэр бүлэрээ айтаа тухтай сайхан өргөлийн төлөвлөгөөг өнөөдөр гаргаж болно. За ингээд студиуд ирсэн хүндтэй зочноо та бүхэндээ танилцуулъя. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч бөгөөд Чимгэлтэй дүүргийн засаг дарга Гамболд энэ өглөөний одоо зочноор өргөдөн ирсэн байна. Танд өглөөний төргий сайхан аварж байна уу та? Цагаас та бүхэн сайхан аварж байна. Баярлалаа. Нийслэлийн дүүргүүдээр Чимгэлтэй дүүрэг залуу дүүргүүдийн тоон тооцогддог 170 мянган хүн амьдарч энд бол ажил хөдөлмөр ахуй амьдралаа эрхэлж явж байна л да. Тэгэхээр дүүргийн тухай товч мэдээллийг өнөөхлөх үгүй та. За манай Чимгэлтэй дүүрэг бас анх 92 онд одоо ус байгуулагдсан гэж бас хэлж болно. Сүхбаатарын оройноос Сүхбаатарын орой 2 салж Чимгэлтэй дүүрэг, Сүхбаатарын дүүрэг. За одоогийн байдлаар 170 мянган иргэнтэй 40 гаруй мянган өрх айлтай 19 хороо засагчааны нэгжтэй. За ерөнхийдөө товчхон хэлбэл бас хүн амаар нь хэлбэл одоо бас ийм дүүрэгдээд. Бүсчилсэн статистик байдлаар яхад хүн амынх нь одоо насны ангиллаар ангилахад ирэн хичнээн хувь нь ажил эрхэлж байна. Хэдэн хүн залуучууд ирэн байдаг юм бэ та? За нийтдээ би ч бас нэг 3 цаг тийм хэл их дуртай. Тэгэхээр ихтэй дахмадаас айлчин зөв баг гэж бодож байна. Тэгэхээр манай Чимгэлтэй дүүрэг нийтдээ нэг 13.5 мянган ахмадтай. За нэг 60 орчим мянган 18-аас 35 нас хүртэлх одоо залуучуудтай. Ер нь бол одоо залуучуудыг дүүрэг гэж хэлчих болно. За 0-аас 18 насны 52 орчим мянган одоо хүүхэд багчуудтай ийм л дүүрэгтэй. Баярлалаа. Манай энэ Монголын үндэсний олон нийтийн телевиз одоо 8 дугаар сарын 5-наас 21-ний хооронд дэлхийн хүн төрөлхтний одоо нэг дээврээр нэг цагт нэгтгэж энэ Рио 2000 олимпийг бол шууд дамжуулахын эрхийг бол авсан. Тэгээд энэ үйл ажиллагааг одоо нийслэлийн дүүргүүдээс танаа дүүрэг хамгийн дөрөнд бас ингэж дэмжиж оролцож спортод бас хөрөнгө оруулж нийт үзэгчдэд бас юм бэлэг барьж байгаа дэмжиж тусалцаа үзэж бид бүхнээс баяртай байгаа шүү. Монгол улсын гавьяа тасгалжуулагч Наранбаатар таныг бас энэ челленжид энэ давлгаанд бас урьсан. Намжилмаа гавьяад та хоёрыг урьсан. Тэгээд намжилмаа гавьяат бол бас яг энэ 7 хоногт нэвтрүүлэгтээ оролцлоо. Өнөөдөр бас таны өнөөдрийн нэвтрүүлэг явагдаж байна. Тэгээд энэ урилгыг бас их таатай сайхан тэглэхгүй яах вэ? Би бол өөрөө бас спортод их хэлэхтэй хүн гэж их хүлээж авсан шүү дээ. Тийм ч утгаараа танай Чимгэлтэй дүүргийн иргэд их спортлогийн иргэд байдаг юм байна лээ. Тэгэхээр би бас баярлж байна. Ялангуяа одоо олимпизм буюу бүх нийтийг спорт биеийн тамираар хөгжүүлэх гэдэг бол тухайн үндэсний ирээдүйг бас одоо зөв харах нэг том үндэс гэж боддог. Учир юу вэ гэхээр зэрэг бид өв тэгш одоо ирээдүйг төлөвшүүлж хөгжүүлнэ гэдэг нь өөрөө эрүүл бие саруулахын оршин, эрүүл бие саруулахын оршин гэдгийн цаана эрдэм ном мэдлэгтэй байж оюунлаг Монгол хөгд Монголыг хөгжүүлнэ гэсэн би тийм үгийг хэлэх дуртай байдیں۔ Тэр агуулгаараа ч гэсэн манай Чимгэлтэй дүүрэг сүүлийн магадгүй бод дүүрэг гэхгүйгээр бараг 8 гаруй жил бас дүүргийн засаг даргыг хийх хугацаанд биеийн тамир спортыг ялангуяа Монгол улсын биеийн тамир спортын тухай хуулийн 10 дугаар заалт бол одоо бүхэлдээ л одоо энэ орон нутгийн засаг дарга нарт хамааралтай байдیں۔ Тэгэхээр энэ хуулийн хүрээнд би түрүүн бас хэллээ 0-аас 18 насны 51 мянган хүүхдээ гэдэг бол одоо бидний ирээдүйн дээр энэ хүүхдүүдэд зориулсан спортын хөлн дэмжих, спортыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирыг цааш нь улам авч явахтай холбогдуулаад ялангуяа сургууль цэцэрлэгийн орчин нийтийн одоо чиглэлээр одоо спортын тоног төхөөрөмжийг суйрлуулах, сургууль цэцэрлэгийн орчныг зэгцлэгээс авахуулаад бас баггүй ажлууд хийсэн байдаг юм а. Тэр агуулгаараа бас Наранбаатар гавьяат бас намайг энэ нэвтрүүлэгт бас урьж дуудсан байна лээ. Тэгээд бас баярлж байгаа нь тийм байна гэж бодож байна. Тодруулбал 2009 онд дүүргийн дэргэдэх өсвөрийн юм шигшээ баг бүрэлдэхүүнээ байгуулж өнөөдрийг бүртэл олон тэмцээн оролдоонд амжилт гаргаж түүчээлээ оролцлоо шүү дээ. Та энэ өсвөрийн шигшээ багийнхаа амжилтыг өнөөдөр та нэгдүрдэж өгөөч. Дүүргийн засаг дарга ажил бол олон талд их цар хүрээтэй ажлын бас нэг хэсэг нь л өнөөдөр яригдана гэж ойлгож байна. Тэгэхээр
Ер нь бол 2009 оноос одоо дүүргийн засаг даргын дэргэд өсвөрийн шигшээ баг гэдэг 4 одоо төрлөөр бол анх эхэлж ирсэн. Одоо бол нийтдээ манай Чингэлтийн дүүргийн засаг даргын дэргэд 13 одоо өсвөрийн шигшээ баг бол ажиллаж байна. Тэгээ энэний том одоо илрэл гэдэг юм уу тод жишээ нэх юм бол өнгөрсөн 2015 онд Монгол улсын хэмжээнд одоо хүүхдийн спортын 5 дугаар их наадам болсон. Энэ наадмаар одоо манай Чингэлтийн дүүрэг улсын хэмжээнд үзүүлэлтээр авсан шагналаараа медалаараа 520 медаль авч энүүгээрээ бас одоо үндсэндээ 2 дугаар байранд орсон дүн тоо үзүүлэлт статистикаа харагдж байгаа юм лээ. Тэр бол одоо бас бидний магадгүй энэ төрөний хэлдэг одоо бүх бэлтгэл нөхцөлийг бүрдүүлж өгсөнтэй холбогдуулж одоо бас хүүхдүүд маань одоо их олон амжилт гаргасан юм байна. Энэ өөрөө үр дүн гэж би бас боддгийн шүү дээ. Жил болгон өсвөрийн шигшээ багийн тайлан тоглолт хийдэг гэсэн. Тэгээд 2015 онд Олимпийн хорооноос таныг Алтай очир гэх юм бэ сайхан шагналаар медалаараас шагнасан юм сурагтай байсан. Энэ Алтай очир гэдэг шагнал бол тэр болгон бас хүнд өгөөд идэггүй ийм шагнал гэж сонссон юм бэ. Одоо би бас одоо төр улс төр нийгмийн ч гэдэг юм ажилд бас 30 гаруй жил өөрөө бас ажил амьдрал явсан юм шиг байгаа. Тэгээ ингээ хамгийн их баярлсан бас шагнал гэвэл Олимпийн маань хорооны бас тэр Алтай очир гэдэг шагналыг гинтхэн бас гардуулж шагнасанд одоо их баярлдаг. Энэ одоо манай Чингэлтийн дүүргийн төрөний хэлдэг мөн л ялгаагүй одоо 51 мянган хүүхдээ надад одоо хийж хөдөлмөрлсөн бүтээсэн болгоно. Энэ ч одоо ганц хүний бас их ажил биш. Тэгэхээр миний одоо бас эргэн тойронд хамтран ажиллаж байгаа бас дүүргийн маань засаг даргын тамгын газар түүний дэрэгдэх одоо спорт хорооноос ахуулаад бүхэл сургууль цэцэрлэгийн удирдлага хамт олонны маань нөр их хөдөлмөрийг бас одоо үнэлж шагнасан юм байна гэж одоо би боддог. Тэгээ олон шагналуудаас бас тэрийг бэлэгшээгээд байдیں۔ Танаа дүүргээс за дүүргийн засаг даргын тамгын газраас юм уу ер нь бүх нийтийн биеийн тамирын спорт дээр ер нь хэр их анхаарч ажилладаг. Ер нь бол эрүүл амьдралын зөв дадал хөвшилтэй байна гэдэг бол ялангуяа орчуулж чухлаар тавьж байгаа нэг асуудал байна шүү дээ. Тэр энэ тал дээр ямар үйл ажиллагаа ер нь ахистай явуулж байна вэ? Тэр бас их олон талтай энд бас их том өргөн сэдвэлтэй. Тэгээ наад зах нэг тал бид нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэхтэй холбогдуулаад жил тэгтэл ахмад залуучууд тийм ээ хороо засаг захиргааны нэгжийн дэрэгдэх болон тамгын газараас ахуулаад засаг даргын дэрэгдэх албадуудын хүрээнд дандаа төрөлдсөн одоо чиглэлд нь тааруулаад одоо тэмцээн уралдааныг дүүргийн засаг даргын нэрмжид байж болно. Тухайн байгууллага хаарна. Тийм ээ ингээд зохион байгуулах ажлуудыг явуулж байгаа нь өөрөө одоо бас энэ хүмүүсийн эрүүл мэндэд одоо хамгийн чухлаар нөлөөлөх. За мэдээж энэ цаана бид нар бас байгаль агаар цаг агаарын гэдэг юм уу Улаанбаатарын хувьд бол агаар усны бохирдлоос бид одоо ч бас гарч чадахгүй. Тэгэхээр энэ бүхэн маань өөрөө эрүүл байх хүрээнд дүүргээс маань бас одоо хийж хэрэгжүүл чадах бидний хуулиар олцсон эрхийн хүрээндийг хамгийн хөрөг мөнгө зарахгүйгээр бас одоо хүмүүсээ эрүүл чиглэг байлгах нэг том боломжоос. Хоёр дахь нь бол яах аргагүй орчны нөхцөл байдал тэрний юу гэхээр зэрэг одоо мэдээж агаар усны бохирдлоос нь салхтай холбогдоод орчны тогтцолд ногоон байгууламжуудаас ахуулаад эргээд тэнд нь байх одоо ялангуяа өглөө оройд иргэд маань одоо дасгал хийх тийм ээ дасгалын одоо тэрний жоруудыг дүүргийнхаа ер нь ямар ч үсэн барилгацсан хэсэгт бол одоо 100 хангасан гэж одоо хэлж болно. А гэр хороол руугаа гэр хороолт хөгжилгээ бид бас 15 он бас том зорилт тавиа явсан учраас тэр хүрээнд зам харгуугаас ахуулаад бас орчинд нь бас одоо бичил цэцэрлэгүүдээ тэгээ саяхан хэлдэг тэрний жорууд дасгалын юмнуудыг бас тавьж бас хэрэгжүүлээ ингээд явж байгаа. Энэ маань бас одоо иргэдийн бас одоо талархлыг хүлээж байгаа гэдэгт одоо эргэлзэхгүй байгаа. За иргэдийн талархлын тэр өвсийг ингээд сонсч байхад таны яг энэ хийсэн ажлууданд нэг гоц яригддаг зүйл бол одоо энэ ногоон байгууламж. Тэгээ ногоон байгууламжийг бүтээхдээ ганц ч одоо ширхэг хятадаас ч юм уу одоо аль нэг орноос юм тоосго зөөж ирсэнгүй гэж нэг юм ярьдаг юм байлээ. Их баярлж байна л да. Анх одоо дүүргийн засаг даргын ажлыг 2008 онд аваад бас одоо телевизээр анх ярьслаа ороод таны одоо цаашдын зорилго юу гэхэд би ногоон дүүрэг болно л гэж одоо их л том зориг гаргаад бас хэлжсэн. Тэгээ яг эндээ бас бид хурж явнаа төгсүүлсэн гэж юм хэлээд яах вэ? Тэгээ ямар ч байсан Чингэлтийн дүүргийн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдээс нь ахуулаад нийтийн эзэмшлийн зам талбай бол бид одоо цохиссоор одоо өөрсдийнхөө чадал хийнэгээр ногоон байгууламжуудыг бол одоо төгс гэдэг юм уу бас хийж чадсан гэж одоо бас ам бардам нэг талаасаа дуурчмаар. За нөгөө талаасаа сая хамгийн одоо Улаанбаатар хотын
хамгийн нэг үзэсгэлэнтэй жижигхэн газар. Би өөрөө бол нэг алга дарам газар гэдэг. Анх одоо байгуулах чагаад нөхөр гам бол барилга барих гэж нэг гой шоу явж ирсэн. Тэгээ нэг жил хагасаа хугацаанд дотор улаан хашаа хашаалж агаад тэнд одоо сайхан одоо явуугийн нэрмжид Монголын одоо алдартай яруу найрагч, дорны их яруу найрагч явуулангаа нэрмж цэцэрлэг түрээлэнг. Үнэхээр орчин үеийн шаардлагаан гэсэн. Тэр дотроо онцгойлж бас хоёр юм хэлмээр санагдаж байгаа. Аль нэгэн газараас хуулбарлахыг бодоагүй. Монгол хүний сэтгэлээ монгол хүмүүсийн аяас оюун ухаанаар бусдын хийсэн жишгээс өөрсдийн хөгжлийн онцлог чиг хандлагад харуулсан тийм орчныг бүрдүүлээ гэдээ явуугийн цэцэрлэгийг барьж байгуулсан. Энэ маань бол Улаанбаатарчуудын хамгийн талхал хүлээс нэг алга дарам газар ч гэсэн. Одоо ногоон байгууламжаар дүүрсэн хүмүүсийн өглөө оройд одоо зугаалж идэг, эсвэл одоо альжаалаа тайлж идэг. Ялангуяа хүүхэд багчууд өглөө их салхинд гарах тэрийг ингээ харж чад үнэхээр их гоё. Нэг ч одоо алга хавтаа ороогүй онцлог. Алга хавтан гэдэг нь химийн бодис орсон. Хүний эрүүл мэндэд ахуулаад одоо бас ямар байдаг та бүхэн надад хэлдэг юм. Тэр яг цэвэр байгалийн 7 янзын одоо чулуу орсон гэж хэлж болох юм. Ярил тэнд их олон сэдв гараад ирнэ л дээ тийм ээ. Тийм учраас бол одоо хамгийн гол нь хүний эрүүл мэндэд тогтохтой байна. Тэгээд мөнх ногооноор байхын тулд 108 мод одоо нэг 108 гэд бэлэгдээ 50 орчим нь гацуур 50 орчим нь нарсан мод тарьсан. Ер нь хөгжингөө улс орнууд ялангуяа хамгийн ойрхон жишээ солонгосуудад жишээ авахд бол нарсан модыг бол ялангуяа агаарын хүрээнд бол хамгийн их одоо хүчил төрөгчийг бас ялгаруулдаг мод юм шиг байгаа. Тэгээд тэр талаас тэдний бас тогтчлолтод дандаа гацуу нарсан модыг илүү их төлхөө ашигладаг л да. Тэгээд гадна дотноос бас суралцж байна даа. Өөрийн өнгө төрхийг тодорхойлсон яг Монгол ахуй Монгол архитектор хэв шинжийг илэрхийлснээр энэ цэцэрлэг өөрөө онцлог юм шүү. Нийтийн эзэмшлийн газрыг ингээд тохижуулаад хүмүүс очиод суухад аятаа тухтай байх байдлаар ингээд хийсний дараа тэрийг хамгаалах, хайрлах, за илүү тэрийг өгөөжтэй байх тал дээр иргэд маань хэрэг оролцоотой байдаг юм өөрсдөө. Станаг бол захтансан газар мааж өгчээ тийм ээ. Хамгийн чухал юм тэр. Юм хийж болно. Хийсний ард мянган жил хайрлаад ашиглаад явах юм нь бид бүгдээс өөрсдөөс хамаарал. Тэнд байгаа жирийн иргэн оршин суугчаас ахуулаад ямар нэгэн ашиглалт арчилгааг нь хариуцж додомжиж. Одоо би ч гэсэн хинч байсан одоо өөрийн одоо юу гэдэг идэлж хэрглэж байгаа юм а өнгөлөөр тордоод бол өнгө ороод байдагтай адилхан. Хийчтэйгэд маргааш нөгөөд чи харж чад хайчгаар эзэнгүүга юм маань өөрөө нэг мэдгээд хүний хайрыг хүсэн хүлээж. Амьгүй юм чсэн тэр чинь хүнээс зайлшгүй тийм сайхан энерги тэр ирч хүч тэр сайхан юм хүсэж идэг учраас бид байнгын арчилж идэг. Тэгээ өглөөдөө их эрт одоо манай бас одоо тогшилт үйлчилгээний компани ажилтнууд одоо янз бүр зэгцэл цэвэрлэдэг. Тэгээ бас энэ дээр нэгэнт бас ярьсан дээр бол ялангуяа Улаанбаатар хотын өнгө төрхийг тодорхойлж, өнгө төрхийг өнгөтэй үедээ ойлгож, хүн болгоны баяр баясгалыг авчирч идэг. Ялангуяа хот нийтийн тогтчлолтод ажиллаж байгаа хот тогтчлолтын компани ажилтнууд, за дүүргийнхаа түүхэн ажилтнуудаа хамгийн их одоо баярлснаа бас энэ олон нийтийн телевизээрээ бас илэрхийлэе гэж бодож байна. Тэр бүгдийн ачгаа байгаад бид бас цэвэр цэмцгэр орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Энэ эрүүл амьдарч байгаа, энэ ногоон орчинд амьдарч байгаа таны хариуцж байгаа энэ дүүргийн иргэд өнөөдрийн байдлаар аж амьдрал нь юу нь ямар байх юм? Таны одоо иргэд рүүгээ хандсан ямар ажил хийснэгт нь одоо сонирхмоор байна. Бид өхөн бас зах зээлийн нийгэм шилжээ төлөвлөд эдийн засгийн байсан. 25 гаруй жил болж. За одоо их сайхан амьдрал гэгээлэг болцлоогүй л тэрэн шиг бас судлаа юм байх. Бид тэр хичээж байна. Гэтэ бас алдаа оноо зовлон жаргалд төмөн олон маань явж байна. Ялангуяа одоо энэ онуудад эдийн засгийн хямрал гэдэг өрхөн орлогоос ахуулаад ажилгүйд л ядуурл эргээд нэмэгдэх хандлага ороод ирж байна. Мэдээж тэрнтэйгээ холбогдуулаад манай 19 оны иргэдээс өрх толгоолсон өрхөөр ажил хөдөлмөр хийж байгаа, багаар бүлгээр хийж байгаа олон хүмүүс өдөр тутам миний одоо ажлын одоо цаг тэндэл явж байна. Одоо нэг ажлын маань борлуулалт зогсчлоо. Борлуулалтаа холбогдуулаад үндсэндээ түрээсийн мөнгнөөс чөлөөлөөд өгөөч гэдэг юм уу, эсвэл үйлдвэрлэлээ явуулаад мөнгө санхуур дутлаа гэх. Тэгэхээр
ямар ч байсан одоо энэ сүүлийн 2-3 жилийн хугацаанд бол баггүй бас дэмжлэг үзүүллээ. Зөвхөн хуулиар олгогдсон хууль эрх зүйн хүрээнд нь мэдээж хөдөлмөр эрхлэлд өргөхийн буюу гал алдуулахгүй тулд одоо их баггүй бас одоо сэтгэл гаргалаа гэдгийг бас хэлчмээр одоо би дүнтэй ойлоод яах вэ? Ярил одоо бас баггүй тоо гарна. 7800-аад одоо өрх айлт гэдэг гараад ирнэ. За хоёр дахь том юм нь юу гэхээр зэрэг өрхөөр багаар буюу манай бит гэдэг одоо тав хэн мэдэндээ бүх дүүргүүдээр үйл ажиллагаа явуулж байгаа нөгөө инкубатор төв гэдэг үйлчилгээгээр ажил мэргэжил олгоод ажил мэргэжлийнх нь ард нь ажлын байраар хангах. Тэгээ бид бол энийг бол хамгийн их эрчимтэй зохион байгуулсан дүүрэг бол манай Чингэлтэй гэж бас хэлчих буруудахгүй байгаа гэж бодож байна. Тэгээ энэний ард эргээд бүтээсэн одоо ядахта хүүхдийн боотик гэдэг юм уу тийм ээ хор дэрний гэдэг юм уу цагаан харгалж гэдэг юм уу ямар нэгэн хүнд хэрэгтэй гэсэн дотоодын хийсэн бүтээгдэхүүдийн худалдан борлуулах зэгүүдийг одоо нарамтуул болон хуучин одоо манай хүнсний 50 дугаар дэлгүүрийн ойр орчимд Чингэлтэй дүүрэгт үйлдвэрлэв гэсэн одоо шошготой нэр хаягтайгаар тэнд тодорхой хэмжээний байрыг гаргаад түрээсийн төлбөрөөс нь дүүрэг бас чөлөөлж өгөөд ингээд тэнд худалдан борлуулах зэг гаргаж өгснөөрөө бас үйлдвэрлэгч дүүргийнхаа иргэдийг дэмжих. Нөгөө талдаа тодорхой хэмжээнд төсвийн хүрээнээр буюу мэдээж үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын хүрээнд дэх худалдан авах ажиллагаанд бас тодорхой зайлшгүй өдөртөм гэдэг юм уу хэрэглэнэ юм уу тийм аль болохоор дүүрэгтэй үйлдвэрлэл гэдэг юм уу Монголдо үйлдвэрлэл гэдэг дотоодын үйлдвэрлэгч нараас одоо татан авах маягаар энэ дотооддоо хөрөнгөн шингэж яхаар ингэж ижил ер нь Монгол улс өгч байна. Энэ бол баг гэхгүйгээр их юм их хингэнээс эхэлнэ гэдгээр бид бас одоо дотоод өөрийнхөө цар өрөөнд дотроо ийм зохион байгуулалтыг бас хийгээд явснараа бас одоо онцлог байгаа гэдээ бас хэлчиж болно. За мэдээж би бас нийслэлийн сая та дурдлаа нийслэлийн хурлын төлөөлөгчийн хувьд нийслэлийн төсөв дээр одоо нийт 152 хорон дээр нийслэлийн хуралдаад одоо бас 2 жил гарны өмнө хуралдаад 100 гаруй сая төгрөгийг одоо дүүргийнхаа иргэдэд үйлдвэрлэл эрхтэн зээл болгож өгөх маягаар тийм дэмжих бодлого явуулсан. Манай 19 хороогоор бүхэлдээ бүгд одоо 100 орчим сая төгрөгөөр гарааны нөхцөлийг бүрдүүлээд нөгөө хадгаламж зээлийн хоршоог иргэдийн үүсгэл санаачлаг дээр байгуулад ингээд тодорхой хэмжээнд дээдлийн максимум 5 сая хэмжээнд зээл олгох тэгээ иргэл дээрээ өөрсдөө цаашаа хөгжүүлээ явах энэ ажил бол одоо маш их бас хэрчимтэй хэрэгжиж явж байгаа. Танаа дүүрэг дотор байгаа иргэдийн хамгийн их саналыг авсан за цахим ууцсан тавигдсан хамгийн их одоо үзэгчдийн уншсан мэдээлэл бол одоо бүгд нэг хятад улсын хөрөнгө оруулалтаар одоо инх тайвны хөгжлийн сангаас байгаа буцлуу тусламжаар хүүхдийн амралтаар бол байгуулагдсан шүү дээ. Тэгээд давхарцсан дугаараар 350-аас 450 хүүхэд бол үйлчлүүлэх ийм боломжтой. Тэгэхээр энэ бол танаа дүүрэгт одоо өнгөрсөн одоо энэ жил хийгдсэн хамгийн том одоо иргэд рүү чиглэсэн ажил байсан болов уу гэж олон нийт бол магтах нэг талаараа зарим талаараа бол хүмүүс нь бол янз бүрийн байдлаар хандж байгаа. Энэ тал дээр юуг нь тооцож хэлэх вэ? За үнэхээр одоо 15 оны манай Чингэлтэй дүүргийн хамгийн том бүтээн байгуулалтын нэг л дээ нэг талдаа одоо яг хөө томоохон ор таршиг бодох юм бол одоо жижигхэн байж магадгүй. Гэхдээ нэг онцлогийг хэлэх хэрэгтэй. Яг бол бид нар эдийн засгийн хямралтай нөхцөл байдлыг дуулж байна. Монгол улс ер нь жоохон хариуцлагын эдийн засгийн хямрал юм шүү дээ. Тэгэхээр одоо өнгөрсөн оны бид нар гадны буцалтгүй тусламжаар Чингэлтэй дүүрийнхаа сая 0-аас 18 насны 51 мянган хүүхэдтэй үйлчлэх хүүхдийн сайхан амбулатортой болсон. Үнэхээр одоо терманд гэхдээ гэр хорооллын үндсэн цөм буюу яг хайлс. Чингэлтэйг бол ер нь хороогоор нь хэлбэтэйгээр манай монголчууд чинь газар орных нь байршлаар нэр шиг дуртай шүү дээ. Одоо цуслангийн бүс, Чингэлтэй ам, хайлстай ам, дэнжим ам одоо бас бидний хэсэг байгаа радио телевиз эрх газрын орчмыг гэдэг ингээ нэрлэлчүүл бүр зэгцтэй ер нь ч ийм 5 чиглэлээр Чингэлтэй дүүрэг ер нь хөгжинэ гэж боддیں۔ Тэгээ гол цөм болсон хамгийн их нэгтрэлтэй байгаа хайлстай амд бид нэр хүүхдийн амбулатортой болоод одоо үйл ажиллагаа нь жигдрээж явж байгааг хэлж мэдээж шинэ тутам эхэлж байгаа учраас тодорхой юм хөвшилд ортлоо бас жоохон бэрхшээл бас байгааг үүсэхгүй бас зарим нэгэн иргэдээс маань шүүмж энэ төр ирж исэн юм би. Тэгэхээр цаашдаа сайхан төгс болно гэдэг иргэд маань бүү эргэлзээрээ ялангуяа залуу ээжийн аав нар маань бол одоо хамгийн их одоо талархалтай байгаа. Тэгэхээр энийгээ дагаад энэ жил бас одоо би бас нэг ирээдүйдээр ярьж байгаа биш.
энэ 15 оны төлөвлөгдсөн ажил ялангуяа яг тэр сая хүүхдээ амбалтаараа тойроод хүүхдийн эмнэлэг хүүхдийн төрхтэй болгоно. Нийслэлийн төсөө хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил. Энэ маань бас мөн ялгаагүй эргээл энэ Чингэлтийн дүүргийн хүүхдүүдтэй зориулаа хийж байгаа томоохон ажил. Тэгэхээр эрүүл мэндийн саруулах орчин гэдэг нь эмнэлэг байж байгаа биш юм. Дахиад юм хэлэхээр спорт логог орчоод байна л да. Дахиад манай Чингэлтийн дүүрэг дээр бас одоо баригдаж байгаа том юм болвол хүүхдэд зориулсан манай Чингэлтийн дүүргийн спортын том цогцлбор. Одоо харамсалтай нь 7 жил явж байна да. Дуустал дамнаад явсан шүү. Тэр спорт цогцлог маань өөрөө усан бассейнтай, мөсөн голтоогтой, сакс волейболын заалтай, спортын бүх ганцааршин төрлийг авч явах мянган хүний судалтай ийм томоохон цогцлог. Тэгэхээр энэ хүүхдүүдтэй өгж байгаа хамгийн том бэлэг гэвэл яа харахгүй одоо манай энэ ашиглалтын өнөө маргаашгүй энэ жилдээ орчоосоо гэж би бас мөрөөдж байгаа миний хамгийн том гоё хүслийн ажил. Сайхан юм аа. Их хүүхдийн эрүүл мэнд за тэгээд дээрээс нь спортыг дэмжиж ийм олон үйл ажиллагаа хийсэн байна. Нэг зүйл одоо яг дутчих гад байна. Энэ бол одоо яалтчгүй хүүхдүүдийнхаа боловсролд анхаарсан явдал. Тэгэхээр цэцэрлэгийн хүрэлцээ дутмаг байна гэж одоо ярьдаг болсон. Энэ цаг үед бас та олон цэцэрлэг барьсан сургууль цэцэрлэгийн талаар. За одоо ярьдаг биш ерөөсөө бидний энэ олон жилийн цав хугацаанд хүүхдэд 100% цэцэрлэгт хамрагдаж чадахгүй өнөөдөр хүртэл явж байгаа. Одоо тэдний гураас нэг нь би бас байгаа ах л да. Одоо 50 гаруй мянган хүүхд цэцэрлэг байна шүү дээ. Манай Чингэлтийн дүүргэл одоо 4500 орчим хүүхд цэцэрлэгт бас хамрагдаж байгаа чинь байна. Тэр одоо боловсролын сайдын мэдээ ажиллая гэж бас хайж боломгүй. Тэгэхээр бүх талаасаа эрвэхээрээ бид нэр хамтын хүчин зүтгэлээр бүгдээрээ зовлонгоос гарах хэрэгтэй. Тэрний нэг тод жишээ нь 2015 онд бид нэр Чингэлтийн дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр 224 дугаар цэцэрлэг буюу 150 хүүхдийн цэцэрлэг над 35 онцлог ажил дээр чинь байж байгаа орсон байна тийм. Ингээ бид нэг жилийн дотор бариад ашиглалтанд оруулаад өнөөдөр бараг 200 гаруй хүүхэд тэнд хүмүүжиж байна. Манай 7 дугаар ороонд. Тэрүүгээр манай дүүргийн иргэдийн төлөөлөлтөнд хурлын гаргасан шийдвэрийг би бас амьдрал төгс хэрэгжүүлэх хичээсний нэг илэрхийлэл энэ нь эргээд хүүхэд багчууд бас л ялгаагүй залуу ижээ аав нарт өгж байгаа хамгийн том байлэг. Тус нэмэр болж штэ. Дээр нь энэ жил одоо бас 3 жил болчихж байна да. Баг сургуультай цэцэрлэгээд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3 одоо ийм юм баригдаж байгаа. Энэ жил бодвол энэ 4-5 сард 6 сард тэгэхэд ашиглалтанд орчих нь эхнээсээ ороод эхэлж байгаа. Улсын төсвийн оруулалтаар бас нэг 3 орчим цэцэрлэг. За шинчилсэн 2 гэдэг ингээ аав үзэх юм бол өнгөрсөн жилдээ ингээ аав үзэх юм бол нийтдээ нэг 4 жилийн хугацаанд бид нэг 10-аад орчим цэцэрлэг баг сургууль одоо 3-гээ хэлчих болно. Ингээд ийм зохион байгуулалт өгч байна. Энэний ард бас энэ 2016 онд дүүргийнхаа төсвийн хөрөнгө оруулалтаар бид нэр нэмэлт бүлэг өнгөрсөн жил бас бид нэр нэмэлт бүлэг одоо 43 дугаар цэцэрлэг дээр барьж байгуулад дахиад 100 орчим хүүхэд авсан. Тэгэхээр ингээд энэ жилийн хувьд бидний хамгийн том тавьж байгаа зорилт бол 90% хүргэж хүүхдэд 100% цэцэрлэгт хамруулнаа. Алийн болгоо одоо ижээ аав нар хөөхөө нөгөө 9 сарын 1-нд хэтэл очир дараал зогсоод нөгөө хааш ууч нэгэн үе нэг маханд очилно гэдэг сүүнд очилно гэдэг шиг сэтгэлгээ энд яваад байна шүү дээ. Тэгэхээр 90% манай Чингэлтийн дүүрэг энэ 16 онд хүрнэ. Тэгээд үлдсний нь бол нэмэлт бүлгээр буюу сургуулаа өргөдөх, цэцэрлэгээ өргөдөх гэдэг юм уу? Дээр нь давхарлаж барих. Тэгээд энэ хүрээнд бол сэтгэл багтаж байгаа ажил төлөвлөгдсөн төлөвлөгөөний дагуу энэ ажил хийгдэж байгаа юм шүү. Ирээдүйд биш энэ жил яг төлөвлөд хийж байгаа ажлуудаа би бас ингэ нэмэлж энэ нь одоо энэ үлдэж байгаа нийтдээ нэг 12 орчим мянган хүүхэд цэцэрлэгийн насны хүүхэд байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүдтэй өгж байгаа бас хамгийн том бэлэг юм а. Хэн нэгэн одоо нэг ханаасаа хаалгач үгээд бас зовлон биш төөрхөө. Тэгэхээр энэ зовлонгоос би ангижрах юм а гэдэгт бол эргэлзэхгүй байна те. Ер нь манай Чингэлтийн дүүргийн ерөнхий боловсролын сургууль хүүхэд багчуудын орчны одоо тогтчлт гэдэг юм уу ялангуяа спортын чиглэлийн хүрээнд бүх одоо сургууль цэцэрлэгийн спортын талбай орчныг бол одоо төгс одоо тогтчулсан гэдэгт одоо хэлэхэд буруудахгүй юм. Амжилт нэмэгдэж байгаа орчныг бий болгох хэрэгтэй. Тэгээ орчны материалыг базаа орчныг одоо төгс бүрдүүлж өгсөнд байсан юм шүү. Тэгэхээр одоо бусдаа ялангуяа одоо монголчуудаа бүхэл байгууллага орон зайд
орчны зөв бүрдүүлээд өгөх юм бол Монгол хүмүүс дэлхийд одоо Монгол түмнээ Монгол улсаа мандуулах, нэрийг өндөр түргэж авах тийм боломж ирсэн цаг үе юм шүү. Тэгээд тэр бүхэндээ одоо хамтдаа зүтгэе гэж бас хэлмээр одоо санагдж байна. Баярлалаа. Тэгээд та бидний ярилцах цаг хугацаа их бага юм. Тэгтээ бол өнөөдөр Чингэлтэй дүүргийн засгийн хамгийн газраас иргэд рүүгээ чиглэсэн гол ажлыг дурдж байгаа. Бидний өнөөдөр ярилцах сэдэв бол спортын тухай юм. Тэгэхээр тийм ч бид нэр бол энэ хүрээнд бол ач холбогдолтой оролцуулж олимпийнхаа эрхийг бол ингэж дэмжиж оролцож байгаа юм аа. Тэгэхээр нийслэлийн засгийн хамгийн газрын нэрмжид Улаанбаатар марафон бол дүүргээр ингээд аялаад энэ хүрээнд бол спортын үйл ажиллагаа бол зохион байгуулагч юм л да. Тэгэхээр энэ ажил маань танаа дүүрэг дээр ямар шаттай явж байгаа вэ? За ер нь бүгдний би бас одоо цаг бага учраас хоёрын бас хэлчихье гэж бодож байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн бас одоо уриалга гараад Рио 2016 Олимпийн бас хөдөлгөөн өөрнөө тавд бас одоо өнөөдөр ингээд сууж байна. Дээр нь одоо сүүлийн 3 жил одоо бас дараалаад нийслэлийн засаг даргын нэрмжид Улаанбаатар марафон гэдэг бас одоо гүйлтийн буюу хүний бас нийтийн биеийн тамирын чиглэлээр том ажил явуулдаг. Энэ хүрээнд гэтэл одоо манай Чингэлтэй дүүрэг бол бүх одоо төсвийн байгууллага буюу засаг даргын тамирын газар, засаг захиргааны нэгж хороо бүх байгууллагуудын хүрээнд энэ цомод бүгд хоёулаа аялаа явж байгаа. 15 он танах төрүүлсэн байгаа тийм. 15 онд одоо нийслэлийн одоо засаг даргын нэршид одоо марафон гүйлтэд манай Чингэлтэй дүүрэг төрүүлсэн юм байсан. Тэгэхээр бол одоо спортлог дүүргээ гэдэг одоо бас ам бардам хилчмээр ингээд энэ амжилт үзүүлэлт маань аливаа юмны ард дандаа үр дүн байх хэрэгтэй. Үр дүн нь ялангуяа спорт бол тэр авч байгаа одоо медаль шагнал юм аа. Тэгээд тэр нь өөрөө үр дүн маа гэж одоо би боддtiin. Тэгээд ямар ч хэлсэн манайх спортлог дүүрэг бас болж чадж байгаа шүү. Тэгээд энэ иргэд олон түмэнд бүх шатны иргэд олон түмний маань хөдөлгөөн бол их идэвхтэй өрнөсөн. Магадгүй одоо өмнөх 3-4 жилийнхтэйгээ харьцуулах юм бол одоо энэ хөдөлгөөн энд одоо орж байгаа зохион байгуулалт энэнд дэмжиж байгаа орон нутгийн зүйлс дэмжиж байгаа нийт өнгөний авсан бараг 3-4 жилийнхээ харьцуулаад авсан бол 5 дахин гэдэг юм уу манайхны бас ярьдаг юм. Тэгж өссөн дүн үзүүлэлт бол бас харагдж байгаа юм байна лээ. За ингээд энэ спортлог дүүргийн засаг даргыг Монгол Улсын гавьяа тасгалжуулагч Наранбаатар бас урьсан. За зочноор оролцооч. Энэ үндэсний олон нийтийн телевизийн онцгой эрхтэйгээр одоо шууд дамжуулах энэ үйл ажиллагаанд бас нэгдээч гэж таныг урьсан. Та бас дахиад хүн уриалах ёстой тийм үү? Энэ нэвтрүүлгийн маань бас гол юм бол дараагийнхаа төлөөлөг одоо хүмүүсийг урьдаг бас уламжлалтай юм байна лээ. Тэгээ миний хувьд бол одоо ялангуяа энэ бүгдийг хийхэд зүрх сэтгэлээ гаргаж явдаг спортын хорооныхоо дарга нарыг бас урьчээ гэж бодож байгаа. За манай одоо спорт хорооны дарга очир бүргээ даргаыг. За дээр нь Орхон аймгийн спорт хорооны дарга Лавгсан даргаыг бас ингээ энэ хоёр спортын даргаыг бас өдөө орон нутагтай нийлээ урьчаа. Дээр нь одоо яг хүүхдээ орчоо өөрөө юу байдаг вэхээр ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг сургуулаа төлөөлөөд 24 дугаар сургуулийнхаа захирал чимэд иргэсэн захирлыг бас урьчуул өшөөг сэдв сонирхолтой өшөөг ирээдүйн байгаа хандсан ирээдүй хүүхэд багчуудынхаа төлөө хийж байгаа юмар цаашаа бас энэ нэвтрүүлэг гоё их цэцгэлж хөгжөөсөө гэж би бас өрөөж байна. За гялалаа. Таны ерөөл бацаахаа шиг. За ингээд Монголын шинэ өглөө хөтөлбөрийн өглөө өдөө зочны ярилцлагын цаг үүгээр өндөрлж байна. Өнөөдрийн зочин бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч бөгөөд за Чингэлтэй дүүргийн засаг дарга Ганболд байлаа. Танд маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч өнөөдөр студид ирж ярилцсан. За баярлалаа. Та бүхэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За баярлалаа. Монголын шинэ өглөө хөтөлбөрийн дараагийн хэсэг нийслэл Улаанбаатарт бол бусад аймагуудын цаг агаарын мэдээллийг үзэгчдэд болгож байна. Өдөртөө цаг агаар амрахыг одоо дэлгэсэн сарна уу?